Монгол мэдлэг ухаан цуврал нэвтрүүлгийн 6 дахь дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлэгт шинжлэх ухааны доктор профессор Бадам Жовын болцоохон оролцдог гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр бид өнөөдөр системийн аюулгүй байдлын тухай ярилцахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр яг системийн аюулгүй байдал гэж яг юу юм бэ? Энэ талаар та үзэгчтэй нэг ойлголт өгөхгүй. За ер нь системийн аюулгүй байдлаас эхлээд системийн судалгаа гэдэг асуудал бол нэлээд нарийн төвшөнд яригддаг шинжлэх ухааныхаа үүднээс. Тэгэхээр системийн судалгааг хийх ийм судалгааны одоо зорилго нь одоо чухам юм тухайн системийн. Энэ чиглэл одоо ер нь гол асуудал бол тавьж орно л доо. Тэгэхээр систем гэдэг бол ерөөсөө л биологийн систем. Бүхэл юм одоо хүний бие хэдэл дотроо бол одоо хоол боловсруулах систем, зүрх судасны систем гэл ингээл. Тэгэл тэр системүүд бол өөрийн өмнө бол тодорхой зорилготой. Тухайн хэрэгтэнд одоо цусыг эргэлдүүлэх гэхэд л зүрх судасны систем. За ууш гэхэд л одоо амьсгал болох агаар хүчил төрөгчөөр хангах хантэр гэл тийм ээ. Тэгэхээр ийм зорилго агуулсан зүйлийг л одоо тухайн одоо бүлэг зүйлийг л систем гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ системүүд бол тухайн үедээ одоо оршин тогтнохтой бол тодорхой ийм өөрийнхөө тэр тэнцвэр төлөвийг бол хадгалж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ тэнцвэр төлөв хадгална гэдэг асуудал бол цаашлаад одоо тухайн системийн аюулгүй байдалтай холбоотой асуудал болоо юм шиг. Тэгэхээр тухайн систем яа тогтвортой одоо тэнцвэртэй ажиллах вэ гэдэг асуудалд одоо тодорхой параметрүүд буюу одоо тийм өгөгдлүүд. Тэр олон өгөгдлүүдийн одоо анализыг л одоо зөв зохистой удирдах, зохицуулж чадах юм бол одоо тухайн систем бол одоо удаан хугацаагаар тэнцвэр тогтвортой одоо ажиллаж чадна, хөгжиж чадна, одоо дэвшиж чадна гэсэн үг. Одоо хүний эрүүл мэнд ч гэсэн одоо урт насалж ийн гэдэг бол одоо хүний системийн одоо аюулгүй байдал хангагч ийн л гэсэн үг байхгүй. Яагаад тэгэхээр идэгчтэй жийлээ тохируулж явж байж тийм ээ. Байгаль цагууртайгаа зохицож амьдарч байж. Тэгээд өөрийнхөө биеийг одоо янз бүрийн өвчин эмгэгээс сэргийлж чадчих тийм ээ. Тийм учраас бол тухайн систем бол тодорхой төвшөнд одоо удаан хугацаагаар ингэж ажиллаж амьдрах одоо урт удаан наслахын нэг үндэс болж байна гэсэн. Энэ үүднээс нь бол одоо системийн тухай асуудал бол яригддаг. Тэгэхээр системийн судалгаа бол ер нь эрт дээр үеэс л ихэлсэн л дээ. Ер нь л 200-300 жилийн өмнөөс л одоо Европын шинжлэх ухаанаас цаашаа хөгжүүл дэвшил ингээд өнөөгийн одоо системийн шинжилэл хүртэл одоо ингэж явж ирсэн. За манай орны хувьд бол яг анхны систем судалгааны төв гэсэн нэртэй ийм төвийг одоо шинжлэх ухааны технологийн их сургууль дээр 2000 онд байгуулад тэнд бол одоо би нэгсэндээ 12 жил энэ ажлыг бас дагнаж ингэж ажиллаж ирлээ. Тэгэхээр ингэж ажиллах хугацаанд бол нэгсэндээ бас л би ч угаасаа эмч хүн тийм ээ. Биологийн систем одоо яаж ажилддаг вэ? Яаж одоо тэнцвэр тогтвортой байх вэ? Энэ талын ойлголттой хүн. Энэ системийн ерөнхий ойлголт бол нийгмийн систем, байгаль орчин одоо тэгээд дэлхий гариг хэрэгслийн хоорондын одоо харилцаа хамаарлын асуудлыг л ингэж хооронд нь уялдуулж авч үзэж ингэж судалдаг юм ухаан. Тэгээд бүр наривчлал ярих юм бол одоо Монгол орны хувьд л ихэд одоо бэлчээрийн мал аж ахуй одоо ямаа нөхөсөх үү гэх юм бол одоо бэлчээрийн талхиталт ямар байх вэ энтрээс өсвөл манай тэр хүрээлэнгийн судалгаа эхэлж ил байсан л да. Тэгээд одоо манай тэр хүрээлэнгийн эзэмшилгээний ажиллаар бол одоо 10 хүн энэ чигээр бас докторийн зэрэг хамгаалсан. Энэ докторийн зэрэг хамгаалсан асуудлууд бол эцсийн эцэстэл ерөөсөө тухайн систем, тухайн одоо нийгмийн одоо тэр салбарын тогтвортой аюулгүй байдлын асуудлыг л одоо авч үздэг. Гэхдээ энэ бол юугаар илэрхийлэгдэх вэхээр математик томьёогоор илэрхийлэгдэх. Би ч одоо юм чин яахлаар одоо чи математикийн юунд колонтой ийм одоо чиглэлтэй газар ажиллаж ийн гэх юм бол биологийн системийг бас гайгүй ойлгочихсон. Тэгээд хүний биеийн дотоод дахь систем бол нэгсэндээ томьёогоор илэрхийлэх энэ одоо арга барилаа бас жоох эзэмшсэн учраас бол яг энэ олон математикч дотор ажиллаж одоо тэр үйлдвэрийн шинжилгээний докторантурын хорон дараагаар хүртэл ажиллаж одоо 4 жилийн хугацаанд чинь 10-аад одоо математикчдыг хэрэглээний математикаар л одоо ингэж энэ салбартаа төгсгсөн. Тэгээд энэ бол бас л амжилт.
манай ажилчид бол эхлээд бол эхний үед бол бараг л 20-30 хүн байсан. Тэгэл ихэнх нь л гадаадын одоо том их сургууль, дээд сургуулиуд доктор энэ зэрэг хамгаалж тэргүүрээ цаашаа зарим нь бол одоо улам нарийсгаж ингэж ажиллаж шүү дээ. Тэгэхээр энэ чиг бол их л ирээдүйтэй их одоо тийм өргөн хүрээний салбар байгаа юм да. Системийн судалгаа ер нь Монголд хэр их хэрэгтэй зүйл юм бэ? Хэрэгтэй байлгүй яг нь ерөөсөө л Монгол бол одоо Монгол улс гэхэд л нэг бүхэл бүтэн цогц систем л байж шүү дээ. Яах юм гэхлээр л эцсийн зүйл зорилго бол ард түмнийхээ одоо сайн сайхны төлөө энэ улсынхаа одоо тусгаар тогтнол бүрэн хэрэгт байдал тийм ээ. Алдчихгүй дархан байдлыг л хамгаална гэдэг энэ одоо үндсэн одоо зорилго юун дээр л одоо тогтож байгаа шүү дээ Монгол улс. Хэрвээ энэ зорилгоо умартаад эхлэх юм бол тэгэл нөгөө хоёр талд чинь хоёр том залгичхад ойрхон юм хоёр хөрш байж гин тийм ээ. Тэгээд энэ рүүгэл ингээл ээлжлэл ороод байх юм руу орчин шүү дээ. Тэгэхээр өөрөө бас бие даасан юм систем байж дэлхийд одоо өөрийгөө таниулах Монгол улс гэдэг одоо эрхэм хүндтэй энэ нэрээ авч явах. Энэ үндэс бол эцсийн эцэстэл одоо энэ системийн сэтгэлгээ, системийн онлын үндэс суурин дээр л явагддаг л да. Ер нь бол цаад утгаараа улс төрийн системүүд бол одоо ийм чигээр хийгдэж байна. Гэхдээ энд бол одоо маш олон параметрууд ажиллаж байгаа шүү дээ. Өгөгдлүүд. Зарим нь болдог юм хэлнэ, болохгүй юм хэлнэ. Зарим нь мөнгөний үрээ зараад дуусгачих. Зарим нь газрын зараад ашигт мултмалын цөлөмчих. Зарим нь гаднаас одоо хөрөнгө зээл тусламж авлаад ирэх. Ингээл ийм олон ийм өгөгдлүүдийн дундаас чинь Монголын одоо цаашдын төлөв прогноз гэж ярьдаг тийм ээ. Тавилан одоо ямар байна гэдэг асуудлыг энэ системийн динамик гэдэг зүйлээр бол одоо бас шинждэг байхгүй. Тэгэхээр систем динамикийн энэ асуудал бол ер нь сүүлийн 20 жилд бол одоо маш их эрчтэй хөгжиж байгаа. Энэ хөгжиж байгаа орнуудын одоо асуудлуудыг энэ систем динамикийн группүүд бол ерөөсөө өнгөт төрхийн тодорхойлж ингэж өгдөг. Тийм бүр тусгай юм. Одоо манайхан ярьж шүү дээ уул уурхай менежментийн баг гэдэг тэр л их айхтар мөнгө төгрөгийн сордог газар байна гэж манайхан зарим нь ойлгохгүй байгаа юм яагаад вэ? Энэ чинь ерөөсөө энэ манай энэ системийн юугаар хийгдсэн програм хангамж дээр л ажилтдаг улсууд байхгүй. Тэгэл ерөөсөө уурхай гэдэг чинь ус шиг ингээд краны усаар гоожж байгаа юмыг энэ системийн чинь баг гоожуулах уу, их гоожуулах уу, энэ доор баанда хэр их ус сорж гин одоо нэгсэнтэй гадагшаа алдаж гин тийм ээ. Энийг чинь тооцоолдог энэ математик арга одоо тийм програм хангамжийг чинь зүгээр одоо эмч хүн одоо над шиг юм улсууд хийчихээр тийм математик загварт оролцсон байхгүй өнөөдөр. Тэгэл тэрийгэл нөгөө олон улсуудын хэмжээнд ингэж үзээл одоо хятадын хөдөөж хүн хөгжлийг 40-50-аад оны юу 60-70-аад онд үлээ Стерман одоо энэ юуны систем динамикийн загварчлалыг хийж өгөөл. Тэгэл одоо нэг тийм тогтвортой төлөвийг гаргаж өгч. Тэгээ тэргээр одоо хятад улс бол тэр группт бол маш их мөнгө төлөөл тэгэл өөрийнхөө хөгжлийн ирээдүйн төлөвөө бол прогнозоор хэлэгдэж байна жишээлбэл. Тэрэн шиг л яг одоо сүүлийн үеийн их олон тийм програм хангамжууд гараад ирсэн шүү дээ. Манай дээр бол одоо Powersin, Benson энэ төр гэд манай Benson гэл манай дээр энэ техникийн сургуулийн захирал байсан Бадарч анх Массачусетийн их сургууль дээр очиж нэг $5,000 юугаар худалдаж авчихсан 2 диск. Ингээд манай энэ юу ч анх одоо систем судалгааны төвчөнд энэ дээр толгуурлаж ажилласан байхгүй. Тэгэл энэ чигээрч манай хэдэн залуучууд 3-4 залуучууд докторийн зэрэг хамгаалчихлаа. Ерөөсөө л хэдэн юмнууд өгөгдлүүдээ сайхан тавиал тэгэл тооцоо ихэд л прогноз юм цаашдаа ингэх нь байна. Монгол орны одоо байгалийн баялаг одоо байгаль орчны одоо тэр цөлжилт энэ төр тийм ээ. Цөлжилт тэдэн онд гэхэд л Улаанбаатар энэ хүрхэн энэ төр гэсэн. Энэ прогнозыг чинь тэргүүл гаргачихж байгаа. Түүнээс бол одоо нэг лайхтар олон юм яагаал тэгэл нэг тоо бодоол юу яагаад суудаг юм цаг одоо бас биш болчихж байгаа байхгүй. Дан юм группүүдээр ажилладаг систем динамик одоо нэг менежментийн групп шиг юм юу бий болгож одоо тэргээрээ бол тухайн одоо юмны хөгжих, унах, босох энэ цэгүүдийн одоо үе хугацаануудын ерөөсөө л тооч нь одоо ингэж мэдэрч хэлж өгөх ийм одоо систем орцсон байхгүй юу өнөөдөр. Тэр өнөөгийн систем бол их нарийн чиг рүү явж байна л та. Та системийн аюулгүй байдлын асуудлууд гэдэг ном гаргасан юм байлээ. Энэ номныхаа талаар ярихгүй юу? За энэ систем аюулгүй байдлын асуудлууд гэсэн энэ ном маань юу л да. Ер нь математикаар одоо илэрхийлдэг энэ системийн судалгааг
Одоо энэ хэрэглээний математикчд хийдгэл асуудал л да. Тэгээд нөгөө хэрэглээний математикийн хүн чинь одоо биологийн, нийгмийн, одоо улс төрийн улсуудтай ойлголцдог. Яг математик томьёогоор яхахаар эднээс ч одоо юу бичээд нэг томьёол бичээд байгаа юм гээд. Ингээд ийм ойлгомжгүй ийм одоо хоёр хэсэг явсаар ирсэн. Тэгээд энэ бол одоо сүүлийн үед бол бас нэг цэг рүүгээ одоо ойртох ийм хандлага, нэг илэрэл болгож би энэ номыг бичсэн. Ягаад тэгэхээр тэр томьёог нь ойлгодог одоо эмч ч юм уу, биологийн мэрэгжилтэй ч юм уу, эсвэл улс төрч ч юм уу, ийм улсууд энэ номыг уншаад одоо дотоод энэ систем гэдэг чинь ийм юм байна. Томьёог учраас бол хүн томьёотой юмыг харахлаараа бас хайчдаг гэж байгаа шүү дээ. Залуучууд ялангуяа томьёотой ном бол толгой эргүүлсэн энэ. Тэгэхээр энэ талаас нь бас харж ингээд өөрөө ч одоо тэр томьёог их нарийн мэдэхгүй математикч биш учраас математикийн асуудал бол бас л тусгай айхтар нарийн мэрэгжил шүү дээ. Тэгэхээр тэр математикийг үгэн одоо томьёогоор илэрхийлж бичигдсэн ном. Тэгэхдээ илэрхийлэхдээ бол би ингэж л ойлгосон юм. Ер нь системийн аюулгүй байдлын асуудал гэдэг бол ер нь 3 төвшөнд авч үзэх систем байна шүү. Нэгдүгээрт нь бол одоо мега буюу одоо аврах том одоо ертөнцүүдийн төвшин тийм ээ. Гариг эргэсийн хоорондын одоо харилцан хамаарлалын тухай. За хоёрдугаарт нь бол одоо макро ертөнц буюу одоо манай дэлхийн төвшөнд тийм ээ. Гуравт нь микро ертөнц буюу хувь хүний энэ аюулгүй байдал. Энэ асуудал энэ 3 төвшин бол хоорондоо харилцан уялдаа холбоотой харилцан хамааралтай юм байна. Гэдгийг л ерөөс энэ номдоо бүр тодорхой ингэж хооронд нь холбож өгөхийг л оролцсон байхгүй юу. Ер нь бол ерөөсөө энэ аюулгүй байдлын асуудлууд бол ерөөсөө маш их тийм замбраагүй одоо ингээл энэ тэндүү авчиад ингээд нэг л юм байвал нэг аюулгүй байдал. Үндсний аюулгүй байдлыг нэг хөвжитлээ тэр галын аюулгүй байдал. За тэгэл өөр нэг юуны аюулгүй байдал гэл тийм ээ. Ерөөсөө тэгснээр л одоо аюулгүй байдлаа хамгаалж яадаг айл нэг 4 багш залуучуудаар хүрээлүүлчихэл одоо ингээл нэг баян дуухан улсууч нь ингэж явах ч юм уу тийм ээ. Энэ ч н одоо эцсийн эсвэл ерөөсөө аюулгүй байдлын асуудал биш ээ. Энэ бол цаанаа бол нарийн учир холбогдолтой. Хүний аюулгүй байдал гэхэд сэтгэл зүй одоо нейропсихологтой бол маш их холбоотой асуудал тийм ээ. Стресс тийм ээ. Энэ юмнуудыг чинь л одоо тодорхой төвшөнд байгаль, дэлхий, гариг хэрэгстэй холбосон энэ хоорондын харилцан хамаарлыг л гаргаж өгөх үүднээс л энэ 3 төвшингийн авчиж ингэж уйлдуулж бичсэн юм байна. Тэгэхээр энийг бол би одоо бас өөрийн орны төвшин байтугай гаднах орны одоо юунууд бол нэг тэгж 3 төвшингөө нэг дор ингэж харилцан хамаарлын асуудлыг бол холбож бичиж өгдөгөө гэдгийг бол би бас ном сурвалжуудаас хараад тэгэл энийг хийл гэж бодсон. Тэгээ хийсэн ч дээ бол энд их том нэг асуудал гарч ирж байгаа. Нөгөө сансрын аюулгүй байдлын асуудал тийм ээ. Энийг би ямар сансрын нисгч биш. Сансрын нисгч гэсэн зүгээр нэг тодорхой хэмжээний юм хараад явж байгаа улсууд тодорхой мэдлэг яаж байгаа. Сансрын аюулгүй байдлын асуудал гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаанчууд их том. Тэгээ энэтэй холбогдохын тулд энэ Оросын шинжлэх ухааны академийн одоо тэр сансрын асуудал, одоо астробиологийн тулгымдсан асуудал буюу сансрын аюулгүй байдлын асуудал яасан хүрээлэн гэж байгаа. За мөн сансрын нисгч энэ одоо удирддаг энэ хүрээлэнтэй бол холбоо харьцаа тухай гэдэг бол ингэ тогтоогоод тэгээд тэднүүсийн материалыг одоо энд оруулж өгсөн. Тэгэхээр бид нар ч одоо зөв дэлхий дээр ингэ байгаал энэ хавийнхаа юмыг л хараад ингэж яа нөхөөс биш. Дээгүр нисэж байгаа сансрын нисгч дэлхийг цангэр гаригаа хайраад одоо бас их юм бодогддог. Дээр нь одоо тэр аюулгүй байдлын нөгөө цунами одоо торнадо хууль салхи тийм ээ. Далайн голд явж байгаа тэр юунууд чи яаж хуульдэрч яаж хаашаа нүүж байна. За тэр нөгөө Бермундын гурвалжны орчим юу болж ийн гэл ингээл бүх юм чинь ажиглаж явдаг юм байна шүү дээ. Тэгээ эднүүсийн бүх тэр их олон жилийн одоо туршлагатай материалуудыг бол надад харамгүй тусуулж ингэж өгч ингэж орчуулуулж ингэж энэ номонд орохыг ингэж зөвшөөрсөн учраас бол энэ ном бол бас нэг талдаа бол одоо бас авсаар хийчихэд хэцүү юмыг нэгэсэнд бол одоо тэр том газрын материалууд бас энэ дотор орсон учраас надад бол их юу болсолдоо тусдим болсон. Тэгэл одоо сансрын нисгч хичээл энэ гүрээрхчаа гэж сансрын нисгчтэй цуг нисчихсэн Женевиков тийм ээ. Женевиковын эффект гэл энэ дотор байж илвэн жишээлбэл
За өөр одоо сансрын нисгчдийн ингээд нөө цунами болж байгаа тэр орионуудыг ингээд бүр харж байгаад ингээд гараараа ингээд зурдаг юм биш үү? Тэр чинь харандаагаар ингээд зураад ингэж хойлорч байна, ингэж ийшээ явж ингээд тэгэл дараа нөгөөдөгтөө ингээд яхад л тэр хойлорсон юунуудынхаа уулзсан цэгүүд энтрийн координац центрыг тодорхойлол ингээд нөгөө далаа ус тэгээд тухайн улс оронд ямар хөө аюултай байдлыг бий болгож байна. Эннээс яаж сэргийлэх арга хэмжээ авах энэ бүх асуудлууд чинь энэ сансарт бас явагддаг. Тийм ээ. Тэгэхээр ийм асуудлууд тэгээд дээшээгээ бүр нөгөө хар нөх гэж одоо тэр асуудлуудыг ажиглах тэр сансрын одоо тэр онлууд чинь тэр хар нүхний асуудал тэгээд дэлхийн нар сарны хоорондын одоо холбоо харьцааны асуудлуудыг чинь асар нарийн одоо ингэж үзэж судалдаг юм байна л да. Тэгэхээр энэ айхтар судалгааны юмнуудын л бие бас тухайн үед одоо тэднүүсийн хүчдэмээр одоо ингэж хийж тэгээ ингээ хийлээч гэж одоо надад бас баярлж тэднүүс Гагарны алтан медаль гэж юм зүүж өгсөн шүү дээ. Өх хөхтөө юун дээр ирж одоо зүүж аав гэхлээр би бас айгаа тэрлүү явж чадаагүй яасан гэхлээр Түнгүүсийн солир гэж юм та нар сонссон уу юу? Оросд бас л нэг тийм сонин үзэгдэл болсон шүү дээ. Хичнээн газар ингээд харгаад модтой нь харгаад нэг тэгэл одоо ерөөсөө өөр ертөнцийн хүн ирсэн юм уу? Солир гэсэн чинь солир нь байхгүй. Солир нь байхгүй. Тэгсэн нэг Тесла гэж нэг эрдэмтэн нэг агаараар энэ цахилгааны уцаар дамжуулдаг, агаар дээр дамжуулдаг систем ингэж байгаа нөгөөдгөө алдаад тийшээ явцсан ч гэх юм уу. Монголын дээгүүр ирээд Монголын хойно хөсгөлийн төрлөө баг буухаа алдаад тэгэл хоошоо гарсан гэж дээр үеийн тэр 5 оны бас баримт архив юмнууд байд юм байна л да. Тэр дуу муугийн сонссон айхтар хүрсэн юу ягаал тэгэл хоошоогоо гэрэл гараад орсон гэл. Тэгээд тэр чинь 100 жил болсон юм билээ. Жууржин байна уу да. Тэгээд тэрэндээ бас намайг уураад бас энэ тэр чинь яадаг юм бэлээ одоо ч гэсэн нэг Оросын закрытый зон гэж хаалттай тийм ээ бүс. Ямар ч хүн оруулдаг. За тэгээд нэг судлаачд орохлоор голцуул алга болчдөг хүчдэг. Тэгээ нэг жоохон эвгүй тийм сэтгэл төрчихсөн. Тийм газар л юм билээ л дээ. Тэгээ яг тэр нутаг дэвсгэрийг л одоо вертолетоор ингэж харуулна, энэгээр тэр хэсгээр нь явна гэдэг бүх маршрутын маа зааж өгсөн юм надад явуулсан байсан. Би тэгээд тухайн үед амжиж байгаа зүгээр юугаа бол медалийн бол үнэмлэх юмтай дараа нь ягаа явуулчих юм лээ. Гэхдээ Гагарны алтан медаль гэсэн би бас Юрий Гагарин гэдэг хүн сансарт анх нисгэд бас багахан байсан. Одоо Булган аймгийн Авзах сум гэж байсан юм да өөрхий. Тэгээ тэн дээр чинь замын жолооч нар бүх баруун аймгийн машин цовдөг байхгүй юу. Тэгээ нэг жолооч л хаалгаас аваад Юрий Алексеевич Гагарин сансарт нислэх гэхлээр би энэ одоо ямар юм сансар мансарт нэг жоохон бацаан гайхаал сонирхоод нөгөө хүн чинь их гоё хэлээл тэгээ бодож исэн тэр хүнийхээ медалийг бас зүүж гисэн бас л дэмбэрэлтэй юм гэж боддог юм шүү дээ. Тэгэхээр өнөөдөр аюулгүй байдал гэж их ярих болсон л доо. Гэтэл ингээд цаанаас нарийн учир холбогдолтой олон асуудлууд л бөөгнөрч байдаг юм шиг санагдлаа. Тийм тэгэхээр ерөөсөө аюулгүй байдлын асуудал бол ерөөсөө тэр анализ, системийн анализ гэж ярьж байгаа. Тэр л одоо ерөөсөө бүх юмд тэр олон өгөгдөл параметруудын харилцан хамаарлуудын хооронд дүн шинжилгээ хийж тэрийг ер нь одоо хүний оюун тарих бол хэдэн хүн нийлээд ингээ хийхэд чадахгүй л ихэд тэр том компьютерийн тэр програмаар энэ энэ уул уурхай юм чинь нөгөө хортбоб энэ гэж нэрлээд байгаа тэр улсууд чинь дан тийм менежментийн группүүд үл хийчихэж байгаа шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Цаана бол ерөөсөө таг одоо тийм нөөцтэй тийм юмд яхад тэдэн жил ажиллах тийм ашиг тэрийн яа эднүүсийн тэрийн дараад ингээд энтэй Монголтой гэрээ хийхэд эднүүс ямар гараараа бодоод юу олох вэ гэж ингээд хийчихэд л хизээний тавиулцал байгаа гэж байгаа шүү дээ. Ер нь тавиулчихдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр тэр чинь цаана бүхэл бүтэн групп ажиллана, бүхэл бүтэн одоо тийм програм хангамжийн систем ажиллаж байгаа. Тэгээ манайхан бол зүгээр яах вэ? Практикаар хар ухаантай л та зүгээр юм яах олон талаасаа хэрэлдэж хилцээл ярьсаар гол нэг юм гаргадаг. Тэгэл тавиулна хэзээ. Ер нь бол ашигтмал энэ юун дээр бол одоо энэ систем бол асар нарийн хэрэгжиж байгаа шүү дээ ер нь. Тэгээ тэрийгээ бол нэх яахгүй шүү дээ. Ийм юмар хийлээ та нар гэхгүй. Хэзээ сэтгэл яг дүн шинжилгээ гаргацсан байна. Прогнозоо яатсан. Ашиггүй юм бол эдгээр хөдөлгчгүй хаяал явдаг шүү дээ. Тийм ашигтай учраас уурлал байж гин. Тийм учраас бол ер нь системийн одоо энэ системийн динамикын загварчлал гэж одоо энэ загварчлал бол асар хэрэгтэй. Манай 10 оюутнууд чинь зарим нь одоо энэ хотын төгжрээ мөгжрээ энтер гээл нэг юм хийгээл тэдэн цагт тийм хэсгийн машин хөдөлгөхөд тэнд тийм юу гарна энтер гэсэн тийм
параметруудаар тооцоо энэ төр хийж хамгаалж л ийсэн хөрх юм. Одоо энэ банк зээлийн системээр санхүүгийн одоо энэ дээд сургуулийн нэг багшийн удирдлагаар манай нэг бас аспирант хамгаалал тэр мөнгөний одоо юу энэ төр гэл тэр нөгөө инфляцийн юу тодорхойлох энэ юунууд. Энэ чинь бас энэ юугаар ороод ирэхлээр бол их хялбар их сонирхол гарч ирэх юм бэл маш түргэн хугацаанд маш одоо тийм прогнозтой юм. Тэгэл ийм юмнуудыг чинь бол өнөөдөр тэгээд тэр залуучуудад нэг үргэлжлэн явах юм дэмжээд чинь их айхтар дарга нь бол дарга шинжтэй одоо нэг аспирант доктор хамгаалсан хүн бол нэг өөр шинжтэй тийм ээ. Ингээд нэг хоорондын ажил төрлийн болон одоо тэр эрдэм хэлгээний бүтээлийн одоо тэр практик нэвтэрч байгаа уялдаа холбоо их сул учраас бол нэг манайх бол тоож үздэг байхгүй. Түүнээс бол тоогоол үзчих юм бол энэ ч бас гадныханд бол тэр амар тэг мадлуулаар байхаар юм байхгүй л дээ. Уг нь энийг бол одоо цаашдаа бас бүр нэг хүрээлэн манайх ч одоо хүрээлэн болгосон шүү дээ уг нь. Тэгээ систем судалгааны хүрээлэн гэж би ч бас захирал нь болоод ингээл тэгэл явахтай нөгөө л монголчууд нь нэг захирал махирал солигдохлоор бол би юуныхаа төрөүний захирал их гоё юм хийх гэж юм уу гэдэг юм уу яадгийн хусаж хаяал 30 40 компьютерээс нь бүгдийг нь устгуулаад хоёр компьютертэй үлдээгээл энэ төр ингээл явчихдаг юм байна лээ. Тэгэхээр ч л одоо энэ юм ич одоо ингээд цааш нэг хөгжүүлэх юм хөрс бол Монголд бол бас хэцүү л дээ. Тэгэл одоо ахаал нөгөөтгөн сэргээгээл ингээл яахлаач л нөгөө мэрэгжлнүүд нь нөгөө бэлтгэжсэн улсууд бүгд гадаад гараад явчихж байгаа юм чинь. Энд ч одоо хэцүү юм байна. Мөнгө төгрөг 200-300 мянган төгрөгөнд яаж ажиллах вэ одоо ингэ. Уг нь бол бүр тусгай тодорхой бодлого өнтер ягаад одоо тэр том уулуурхан компаниуд энэ өөрсөн хажуудын том группүүдийг маш эрчтэй байгуулж одоо тэг өөрснөө алдагдалд орохгүй юм систем хийвэл бизнес динамик гэдэг бол ерөөсөө маш чухал юм байгаа шүү дээ. Өдөр тутмын. Одоо сүүлийн үед бол ерөөсөө хөгжингөө орно зарим улсууд чинь ер нь өдөр тутмын хайждаг зүгээр тэр бизнесийн тэр програм жижиг програмууд дээр ингээд 50-ал за өнөөдөр их юм байна. Тэдний хэмжээний одоо манай супермаркет одоо ингээд ийм орлого олох юм боломжтой. Тэндээс юм татаад ингээд мөнгө олно гэдэг бүх тооцоогоо хийчихэл ингээд ажиллагаа нь бол явагдаж идэг юм чиглэг орчод байгаа хгүй. Тэгэхээр системийн энэ судалгаа, системийн динамик, системийн анализ гэдэг бол өнөөдөр тулгамцсан асуудал нэг. Энийг бол ерөөсөө дан прогнозоо бас хэлж идэг. Өнөөдөр бол Монгол одоо яах вэ гэдэг энэ хэлэхэд би бол одоо энэ номыг энэ төр бичиж явахдаа хүртэл одоо нэг л өмнө хүүгэндээ хүртэл нэг жоохон дургуураа биччихсэн ч юм уу төрийн удирдагчаасаа ихсүүлэл ярвай дороо байсан дүр дөрөх энэ төр гээл бичээл тэгэл зэвсэг гартнаадах бол хядлага төрөх боллоо энэ төр гэдэг тэгсэн дараа нь 7 сарын 1 боллоо гэж нэг яриад идэг гэдэг шиг тэрийн шиг бас ер нь бол одоогийн төвшин одоо ер нь эрсдлийнхаа юун дээр ирсэн гэж ойлгохоор тийм системийн юугаар бодоход бол тэгж шүү дээ. Ерөөсөө нэг ээлжиндээ орж байгаа юм уу да урд хятадын эдийн засгийн боол болж байгаа юм байна да. Манайх ч Оросоос нь гарлаа баярлаад нэг 20 жил нэг сайхан өөрснөө бол эрх чөлөөтэй юм шиг явсан мөртлөө цаагаараа бол алд болчихлоо байхгүй. Тэгэхээр энэ асуудал бол эцэст бол тэгэл юу үлээдээ нөгөө хоёр том гүрэн чинь үндсэн хуультай хүртэл юутай шүү дээ. Компани одоо энэ өөрсний хөрөнгө оруулсан одоо тэр газрын эрх ашигт явал одоо зэвсгийн хүчээр хамгаална энэ төр гэдэг юутай байхгүй. Үндсэн хуулиндаа хүртэл оруулсан тийм юу. Би юунад ураад оруулсан шүү ер нь айгуул. Тэгэхээр их осолтой юм үед бол бид амьдарч байгаа учраас ухаантай л ажиллах хэрэгтэй. Анализ сайн хэрэгтэй л гэж хэлэх гээд. Монгол улсад системийн анализыг ер нь цогцоллоор нь хийх, шийдвэрлэх боломж ер нь хэр байна? За ер нь боловсролынхаа систем бүр ерөөсө баг боловсрол хэсүүлээд системийн сэтгэлгээ, системийн thinking гэж ярьдаг тийм ээ. Тим юуг л оруулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Аль болохоор энэ чигийн одоо бас тийм төсөл юмнуудаа бол төлхөө оруулж өгөөл. Тэгэл тэр төслөөрөө юмнуудаа гүйцэж мэрэгчлүүдтэй сайн бэлдэж аваад тэгэхээр төр засгийн хажуудаа бол ер нь ийм системийн динамикийн группүүд нэтрийг бол ажилуулах хэрэгтэй байхгүй. Тэр том програм хаамж их үнэтэй шүү дээ одоо. Тухайн үед чинь хамгийн хамт жоохон хууч оных нь гээл $5,000 авчаасаа одоо $20-30,000 болоод явчихж байгаа. Тэгэл тэр мөрийг хамаагүй аваад ингээд тэн дээрээ мэрэгчлэнээ бэлдээд прогнозоо хийдэг болоод ингээд сайхан. Тэгээ ер нь эдийн засаг бүхэл чигээр юмнуудаа хийдэг. Ийм юм руу орох юм бол одоо их боломжийн юм уг нь байгаа л да. Цаашдаа бол. Тэгвэл өнөөдрийн байдлаар бол бүрхэг бүтгэл байгаа юм бол. Хувь хүний аюулгүй байдал
боловсролын анхан шатны төвшингээс ер нь эхлэх хэрэгтэй болж таарч ах шиг юм тийм үү? Хүний аюулгүй байдал бол эцэст ерөөсөө хүний одоо нейропсихологийн асуудал болоо явчихж байгаа. Өөрийнхөө одоо тэр доктортой төлөвийг барихын тулд бол ерөөсөө энэ уламжлалт мэдлэгч нь одоо зөвхөн энэ 5 ухаан антер гэдэг чинь буддийн шашны юм биш шүү дээ. Бүр буддээс өмнөх үеийн энтикийн философи, хүн ухаан одоо ер нь дэлхийн оюун мэдлэгийн л одоо цогцорсон ойлголтууд л тэгэл уламжлагч заргаал зарим нь одоо шарын шашны дотор ороод тэгэл буддийн мэдлэг ухаан гээл зарим нь одоо хятадын юу руу ороод ингээл философи руу ч ороод ингээл ирсэн болохоос биш. Яг нарийн давл одоо үндсэн ийм элементүүд бол байдаг байхгүй. Тэгээд дан гурамсан системтэй. Жишээлбэл зүгээр нэг энгийн одоо хувийн аюулгүй байдалд бол хий шар бадгана гэдэг бид нас нэг ярьдаг. Хүний биед бол хийн яадаг юм гэхлээр юу шар нь яадаг юм гэхлээр нөгөө халуун төлөв буюу дээшээгээ хөөрдөг. Одоо уур хуцаар одоо нөгөө нийгмийн стресс, сэтгэл зүйн одоо тэр янз бүрийн дарамтаас ингээ хүн чинь уурлан уцаарлан тийм ээ. Нүд ам уулайн даралтна гэсэн тийм ээ. Энэ бол одоо тухайн хүний одоо тэр шарыг хөөргөж байна. Хүний биед тэргүй шарыг өдөөдөг боловсруулдаг одоо тэр биохимийн систем бол байж байна. Илэг зөссөн тэр хавцаа тийм ээ. Тэгээд доошоо ингэ дарж ундаг энэ бол бадганы. Бадган гэхлээрээ бол хүүтэн тийм ээ. Хүүтэн энэ юм гэдэг бол ерөөсөө доошоогоо живэн шүү дээ. Буум тийм ээ. Дээшээ бадрахгүй шүү дээ. Гал шиг бадардаг юм бол шар. Доошоогоо живдэг ус шиг одоо юмны тундаг юм бол бадган тийм ээ. Тэгэхээр нөгөө хүүтэн одоо бөөр нурууны өвчин, хөл гарын хөрөлт тийм ээ. Тэгэл одоо шээсмэс алдах авирахын бүх асуудлууд энэтэй холбоотой болоо явж байна. Тэгээ энэ хоёрын хооронд ингэж зохицуулж яг тэнцвэржүүлдэг систем бол хийн систем гэдэг. Тэгэл нөгөө л хий шар бадгана гэдэг нэг 3 юм хэлээд идэх шиг ерөөсөө. Тэгэхээр хийг юу аривдах вэ? Тачаал. За тачаал гэхлээр зүгээр нөгөө ирэмийн ажилласаа өөр орох нь орно. Гэхдээ одоо янз бүрийн эд хөрөнгөд тачаа шунах. За нэг гоё машин харчаал маргааш энтэй болыг л шүнжэнгөө бодоход нөгөө хийтэй хүн чинь нойрог болчих шүү дээ тийм ээ. Хийдэд нойрог болно. Тэгэхээр юугаа ажилуулна гэхлээр тухайн шөнө бол одоо нойрог онсон учраас бол хий бол маш их харивдана. Маргааш нөгөө машины чинь би зарчлаа гэд хэллээ дээ тийм ээ. Нэг найз нь нөгөөд чинь зарцсан гэх юм бол уурна үед. Уурлахлаа шараа бүр бадраа нүүр ам нь улаан дарлана гэсэн тийм ээ. Орилж харлана, хашгирч бахирна тийм ээ. За тэгэл баахан тэгжсэн л дараа нь сэтгэлээр унаа тийм ээ. Тэгэхээр яах вэ? Өнөө бадраа. За нэг ингээл хөдөлгөөнгөө суугаад эхэлнэ. Тэгэхээр доошоогоо юм тунаал. Нэгсэндээ нөгөө хүний биеийн одоо физиологийн эргэлтийн төр систем шиг тийм юмыг л ажилуулахад энэ сэтгэлийн асуудал бол сэтгэлийн төр цочрлууд бол тодорхой нөлөө өгдөг гэдгийг л ингэж харуулж байгаа байхгүй. Тэгэхээр эннээсээ одоо айл болохоор л тэнцвэржүүлж явж явах юм бол хүн бол одоо бас урт удаан наслах хувь хүний аюулгүй байдал гэдэг чинь хангагдах. Түүнээс заавал ч хүн орилж харлцгаал дараа нь зүрхний юм уу нөгөө эмнэлэг намайг үдсэнгүй. Зүрхний одоо бичлэг хийлгсэн чинь одоо нөгөө ч савлгаатай гарчлаа. За одоо эмчилгээ хийнэ гэл ингээл гойдчих юм бол тэгэл тухайн хүн ч нөгөө эвдэрсэн дээрээ бүр эвдрэл явчих шүү дээ. Тэрийг бол өөрөө засах хэрэгтэй. Аюулгүй байдал гэдэг бол тэр л байхгүй. Хүн бол өөрөө одоо зарим гөрвөлийг бол сүүлийн таслахад ахиж ургадаг тийм ээ. Тэр шиг одоо манайхан чинь янз бүрийн олгой гэл хөнгөх юмыг авчиж ахуулахгүй хөвтгийн нэлентэр гэл хүн хагардаг эдэлсэн. Үхгүй ч юм авчил очил шал дими юунд оруулаад дараа нь спайчны буюу наалдсан өвчин төр гэл ингээл тэрнээсээ хийсэн олон юмтай болол ингээл салж байгаа шүү дээ. Гөрвөл ихэд л одоо сүүл нь урагчж байгаа юм шиг хүн яагаад өөрөө дотоод одоо сэтгэлээ ингэж энэ гурван төвшнөө ингэж өөрийнхөө бодлын хүчээр барьж ийж тэнцвэржиж болдгоо гэдэг асуудлаар бол эцэст бол системийн аюулгүй байдалтай их холбоотой, ялангуяа хувь хүний аюулгүй байдалтай. Тийм ч учраас бол эртээр үед бол ер нь одоо уламжлал ангаахын гэдэг бол яг нэг тийм өөрийнхөө биеийг бас л одоогийнхоор бусдад тушаачж байгаа юм уу тэнцвэн алж байгаа улсуудыг тодорхой юм таан өгөөд яа. Сэтгэлийн хүчтэй тэнхээтэй улс бол сэтгэлийнхаа хүчээр өөрийгөө л илааршуулж чадах юм чадамж бол хүний дотоод байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй л байхгүй ямар гол. Тэрийг ухамсарлахгүй учраас
нийгэмдээ хамаг буруугаагүй ийм ч ирж үзэхгүй байна. Энэ төргээл өөрөө нэг хамаагүй хийдэж ууж нөгөө дотоод юм хямар ачаал тийм ээ. Тэгэл эрүүл мэндийн яам одоо гээл загнаал тэр яам энэ тэр ямар хамаатай тэр тухайн хүний бид угаасаа өөрөө өөрийгөө л хүн бол нийгэмдээ бол авч явах тийм нийгмийн юу шүү дээ. Үүрэг шүү дээ. Тэгэхээр энэ үүргийг л өнөөдөр бас л нөгөө яс зур рууч ороо явчихж байгаа. Ухамсарлж байж хүн өнөөдөр бол эрүүл инх явна. Нийгэмдээ бол нэг хал болов. Одоо яг миний жишээг ирэхэд л одоо нэлээд насалчлаа. Их хал болоод ясангүй дотооддоо өөрийгөө бодоод хамаагүй юмдаар бол нэг очихгүй гэл эмч хүн өөрөө нэг өөрийгөө эмчлэх гэвэл яг зохицуулж чадна тийм ээ. А түүнээс эмч хүн их айхтар мэдлэгтэйг бол би бол тэрийг хүлээн зөвшөөрдөг. Эмч нар чи ихэнх нь ер нь зарим улсуудаасаа төрүүлэл мажиж чадах шүү дээ. Тэр чинь их мэдээд байгаа юм бол тэднээс 100 хүрэх нь яасан. Тэр чинь ерөөсөө л өөрийгөө ч ойлгохгүй тэр сэтгэлээч бас өөрлөгөө явж чадахгүй хий дэмий нэг тийм өнгөц юунд яаж л хууртагдаж явж байгаа л хорвогийн жамаар л тэгэл алгуулчих шүү дээ. Тийм учраас бол аюулгүй байдлын асуудал хувь хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрөөсөө эхлэхдээ энэ гурван төлөв болж сэтгэлийн энийгээ зохицуулж л явах юм бол өнөөдөр хүн урт удаан наслах. Урт удаан наслна гэдэг чинь аюулгүй байдал хамгаас. Түүнээс нэг дөрвөн багц залуу өөрийн чинь хамгааллаа гэхэд аюулгүй байдал яг нэг хүн гэмт итгээд утгалах тийм юмнаас сэргийлж болно. Гэхдээ өөрөө бол зүгээр нэг машин энтер барьж яваад нэг үүргэлээд нэг сэтгэлээ өрж чадахгүй стресс настрын нар унж байгаа тэгээд юм өргөд хөхгүй байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдлын асуудал бол их олон одоо өгөгдлөөтэй учраас бол зүгээр нэг талыг барихгүй олон талаас одоо дүгнэлт хийж өөртөө эрүүл мэндэд бол анхаарч явал гэсэн ийм санаа байхгүй. Надад ийм бодогдоод юм л да. Та цуврал нэвтрүүлгийн эхний дугаарт хүн ямар ч им уухгүйгээр бусдад өөрийгөө тушаахгүйгээр эрүүл амьдрах, өвдөхгүй амьдрах, урт удаан наслах боломжтой гэж ярьж байсан. Тэгэхээр энэ нь болохоор тэр нөгөө хий шар тийм тэр гурван тэнцвэр төлбөө л одоо тэнцвэржүүлэхэд ерөөсө гурван л юм байж сэтгэлийн гүйлт гэж хэлдэг юм ээ. Тэр сэтгэлээ л одоо ингээд зохицуулж чадах юм бол ерөөсө дээр үеийн тэр йогууч яагаад юм уудаг амьсгалаараа хоол хийчихэд энэ гурван төлөвийн тэр нөгөө цочрлууд 5 хор гэж ярина шүү дээ. Нөгөө уур, монхог, дачаангуй, ата тэр манай Монголд бол ата шиг их юм байхгүй шүү дээ ерөөсөө. Одоо намаа ингээл ярихад бол тэгэл нэг нь энэ мó юугаа солиорч байгаа ингээл эхэлж байгаа л та. Ерөөсөө цаана нь бол мэдээж ерөөс тэгж буужгиндаг байхгүй ата гэдэг бол би бол нэг том хүн биш зүгээр тэгтэй юмыг жоохон ойлгоцсон учраас л хэлж байгаа юм. Та битгий тэгж уурлаа. Та тэр нэг айхтар тэр атаагаа нэг жоохон дарж тэгэх юм бол та бол цаашдаа гайгүй. Атаархаад орилоод авах юм бол зүрхэн чинь аягүй бол титэм сууц центр чинь арьяасаад тэгээд импарк центр гэдэг нэг юмнууд болдог штэ. Тийм юм болоход одоо бэлтгэл хангаад өгч шүү. Дэмин штэ гэдэг ингэж л ойлгуулж явах хэрэгтэй юм. Тэгэхээр яг сэтгэлээ зохицуулна гэдэг маань бас эргээд нөгөө йог бясалгалтай бас холбогдож байгаа шүү тийм ээ. Тийм тэгээ биеийнхэн хөдөлгөөн хамгийн гол нь нөгөө хөшж байгаа судас шүрмсүүдээр нь өдрөөс өдөрт хүн бол 37-оос хойш бол ерөөсөө нөгөө доошогоо үхлийнхаа юу руугаа явж байгаа тийм хэмнэл юу руугаа зөвлөж байгаа шүү дээ. Процесс уч. Тэгэхээр тэрийгээ ерөөс айл болохоор удаашруулах, байрах. Энэ тал руугаа л одоо ерөөсөө байнга тасралтгүй ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Тэгтэл өнөөдөр бол тийм нөхцөлийн чалга нийгэмд бол ажиллаа хийлээ гэхэд л ажилдаа дарагдаал тэгэл тийм одоо санаагаа ойлгоод явж байгаа хүн байгаа ч юм уу үгүй ч юм уу тийм ээ. Ийм олон юмнууд бол өнөөдөр тул орж байгаа учраас бол дан проблем одоо халамж үйлчлэгээ шахаал нийгмийг одоо улам эвгүй байдалд оруулаад тэгэл ерөөсөө л энэ нийгмийн эмх замбраагүй байдал чинь эндээс л үүдэлтэй шүү дээ. Ерөөсөө л өөрийгөө одоо нэг нийгмийн хүн тэгтээ бол нийгэм намайг их гоё амьдруулах хэрэгтэй. Ажил өгөх хэрэгтэй. Өөрөө л одоо ажил гэдэг бол ерөөсөө л энэ нэг 5-10 хуруугаа хөдөлгөж итэл өөртөө ажил хийж өөрийнхөө биеийг яана гэдэг чинь нийгэмдээ тус болж байгаа л гэсэн үг шүү дээ. Ягаад тэгэхээр нийгмээс ахаал эм тарианы мөнгө нэх нь гайгүй болоод явчих шүү дээ тэр юм чинь тийм ээ. Тэгэхээр ийм юмнуудыг л жижигээс ерөөсөө энэ системийн онд их гоё юм хэлдэг шүү дээ. Монголд дэвсэн эрвээхэн дэвлэлт Америкт торнадо хуйсал үүсгэнэ гэж. Их хүн ойлгохгүй тийм ээ. Тэгэхээр чи юм ялгуугаас эхэлдэг юм шүү. Тэгээд тэр Америк одоо ч гэсэн Америкийн төв хэсэгт бол асар их торнадотой байна.
Тэгэл ерөөсөө айлуудын шин байшингуудын чинь хуйлаад тэгэл гээш наваал явчихж штэ чинь. Одоо ерөөсөө гамшигыг бол ер нь тэнд л үзүүлж штэ тэр хууль салхиуд. Тийм хууль салхины орон шүү дээ Америкийн төв хэсэг бол ерөөсөө. Тэг чин тэр хууль салхины үүсгэх хэрэгүүсөөр Монголд нэг ирвэхэд ирэхэд бас болж ийнэ гэж хэлэх гээд штэ тийм ээ. Тэгэхээр юм гэдэг бол жижиг биш. Одоо бие махбодод нэг жоохон өчүүхэн юу байлаа гэхэд таны биед бол сүүлд нь нөхөж оршгүй одоо том эмгэгт хөгж болох юмаа гэсэн тийм санаал гэсэн үг байна. Тэгэхээр юмыг жижигээс нь гэж битгий гол гэдгийг л хэлж байгаа гэсэн үг. Ерөөсөө энийг ингээ хөдөлгөж исэн ч нийгэмд ажил хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Би бол эрүүл байх юм бол нийгэм эрүүл байна шүү дээ. Нийгэмд эрүүл хүн төрүүлнэ шүү дээ. Нийгэм тахир татвар хүн төрүүлэхгүй шүү дээ. Тийм л байхгүй. За тэгэхээр танд маш их баярлалаа. Бид Монгол мэдлэг ухаан нэртэй цуврал нэвтрүүлгийг үзэгчтэй хүргэлээ. Тэгээ та нэвтрүүлгийнхаа төгсгөлд үзэгчтэй хандаад энэ цуврал нэвтрүүлгүүддээ дүгнээд базаад үзэгчтэй юу гэж хэлэх вэ? Ер нь бид өнөөдөр Монгол мэдлэг ухаан гэж одоо ярихаас өөр аргагүй үед ирсэн байхгүй юу? Яагаад тэгэхээр энэний чинь цаад үзүүртэл ерөөсөө нөгөө ёс зүйчил байж байгаа. Тэгэхээр бид ёс зүйгээ жоохон мартаж байгаа учраас мэдлэг ухаанаа жоохон сэргээд ойлгоох юм. Тэгээ мэдлэг ухаан сэрээд ингээд ирэхлээр чинь аяндаа хүн бол бас ухамсарлаа тийм ээ. Хүн бол ухамсартай учраас тэгээд ёс зүйн асуудал бол бас цаашаа эмхэр цэгцэрх энэ замдаа орно. Өнөөдөр бол яг л хаос төлөвтэй байна гэж хэлж байгаа. Хаос бол их божигнж байгаад одоо энэ системийн онол чинь 3 юм юу гэдэг нь шүү дээ. 3 татагч гэж ярьдаг юм. Одоо тогтвортой, тогтворгүй нөгөө 3 дахь нь бол хаос буюу энэ бужигнсан татагч тийм ээ. Бид бол одоо энэ бужигнсан юм дотор л явж байна. А бужигнсан хаосаас дотроос эмхэг цэгцэрч юм гарч ирдэг. Ягаад гэвэл бүр эмхэг цэгцтэй. Тэгэхээр ер нь яг өнөөдөр эмхэг цэгцгүй одоо энэ тэндгүүл юм бужигнж юм явж байгаа ч гэсэн цаашдаа эмхэг цэгцэрхийн нэг үндсүүл ёс зүйл юм. Тэгэл хэлэх гэсэн. Үзэгчтэй Монгол мэдлэг ухаан цуврал нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Шинжлэх ухааны доктор профессор Бадамжавын болцайхны ярьсан яриа та бүхний мэдлэгт ухаан нэмсэн баха гэдэгт итгэлтэй байна. Таны ажил үйлс амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил амьдрал чинь сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.